Амралтын өдрийн мэндийг хүргэе үзэгчтэй мөрөөдлөлийн нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийнхаа дугаараас бид T-Education дижитал технологийн сургуультай хамтраад нийтдээ 12 хүүхэд тус бүрийг 3 жилийн тэтгэлгээр буюу 100% үн төлбөргөө сурахын сайхан гайхалтай боломжийг олох цуврал нэвтрүүлгээ одоо эхлүүлж байгаа. Тэгээд энэ боломжийг олгосон T-Education дижитал технологийн сургуулийн удирдлага болоод хамт олон чин сэтгэлээсээ талархаж байна. Яагаад тэгэхээр мэдээж ерөнхий боловсролын сургууль заадаггүй тэр гайхалтай дэлхийн стандарт нийцсэн тэр хичээлүүдийг одоо мэдээлэл технологийн дижитал технологийн хичээлүүдийг хүүхдүүдэд олох ийм боломжийг олгож байгаа. За тэгэхээр одоо яг бид 133 дахь сургууль дээр дижитал технологийн сургуулийн багштай ирсэн байна. За тэгэхээр сургуулийнхаа бас гол онцлогийг үзэгчдэд нэвтрүүлгийнхаа ихэнд хэлээ тий. Ямар сургуульд одоо хүүхдүүдэд 100% тэтгэлгээр 3 жил өнгөө сурах гэж байгаа лээ. Австралийн Акара гэдэг хөтөлбөр байдаг юм. Дижитал технологийн хөтөлбөр. За тэр хөтөлбөрийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг. Сурж байгаа хүүхдүүд маань яг өөрсдийнхөө насанд ангид тохирсон технологийн мэдлэгийг авч чаддаг тийм байгаа. Бас нэг сонирхолтой онцлог нь болохоор манайх ажлын өдрүүдээр биш, амралтын өдрүүдээр хичээл ордог. Тийм учраас сурж байгаа хүүхдүүд маань үндсэн 5 хоногтой хичээлдээ суугаад за гүнзгийрх хичээлдээ гүнзгийрч явж болно. Амралтынхаа өдөр ирээд дижитал технологийнхоо хичээлийг үздэг гэсэн үг. Монголд анхдагч гэж болно танай сургуулийг тий. Тийм, манайх ер нь Монголд анхдагч гэж явдаг. Програмчлал хэлж байсан, за хэмэл оюуханч байсан, роботч байсан бүгдийг нь хослуулж явдгаар онцлог. Тэгжээж жинхэнэ дижитал технологи болж байгаа юм. Манай өгж байгаа тэтгэлэн маань болохоор 3 жилийн хугацаатай байгаа. 3 жилийн хугацаа гэдэг маань ер нь бол нэлээд их зүйлийг дурдах юм бол бас ер нь дуусахгүй их зүйлийг сурах боломжтой байдаг. Тийм болохоор одоо байгаа хүүхдүүд маань 3 жилийн дараа дахиад уулзах юм уу те? Дахиад нэг нэвтрүүлэг хийх юм бол үр дүн бол үнэхээр сайн гарсан байна гэж бодож байна. За хүүхдүүдэд орж сэтгэлээ гардаалаа тий. За тэгье. Орцгоё. За мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид T-Education дижитал технологийн сургуулийнхаа багштайгаа 133 дахь сургууль дээр ирсэн хүүхдүүдээ яг одоо сонгох гэж байна. Тэгэхээр 5 дугаар ангийн хичнээн бүлэгтээ хэдэн хүүхдээс яг эхний ээлжинд 8 хүүхдийн материал сонгогдсон байна. За манай 133 дахь сургуулийн бага ангийн 5 дугаар анги маань 3 бүлэгтэй. За 3 бүлгийн 126 хүүхдээс одоо сонгон шалгаруулалт хийгээд 8 хүүхдийг бол сонгож авсан байгаа. За 8 хүүхдийн одоо энэ материал бол одоо бид нартай энэ ширээн дээр байж байна. За одоо бид хэд бүхэнд хамт сонголцох систем байна. Сургуулийн талаар ер нь хэр мэдэж байна T-Education дижитал технологийн сургууль гэдэг. Өмнө нь бол зүгээр сонсч ийсэн. Тэрнээс л тийм сайн мэдлэг бол байхгүй. За тэгэхээр багш маань бас багштай ойлголтоо гээ тий. Манай T-Education сургууль маань болохоор 2019 онд байгуулагдсан. Дижитал технологи гэдэг зүйлийг заадаг. Ерөнхий боловсролын сургуулиуд ерөнхий хөтөлбөрүүд төр байдаггүй нэг зүйл байдаг нь бидэрт хүүхдүүд технологийн мэдлэгийг ерөөсөө өгч чаддаггүй. Хэдий мэдээлэл зөв хичээл гэж байдаг ч гэсэн тэнцээ зөвхөн за Ops програмтай яаж ажиллах вэ гэд мэдээллийн технологи талаас нь хүүхдүүдэд хичээлийг заадаг. Манай дижитал технологи гэхээр тухайн програмыг яаж хийх вэ? Яаж өөртөө хүссэн тэр чиглэлийн програмыг хийх вэ, хөгжүүлэх вэ, багаар хамтран ажиллах вэ? Цаашаа тэрийг робот те веб технологи гэд хөгжүүлээд явах вэ гэдэг талаар нь үздэг гэсэн үг. 3 дугаар ангиас нь эхэлж хүүхдүүдэд элсэлт аваад 12 дугаар анги хүртэл нь хөгжүүлээд явдаг. Бидний хувьд мэдээлэл зүйн хичээлээр Ops програм буюу одоо компьютер дээр хэрхэн ажиллах талаар одоо бага ангийн хүүхдүүд болоод дунд ангийн хүүхдүүд заадаг шүү дээ. Танай энэ сургалт нь одоо код бичнэ гэдэг байгаа шүү дээ, тий. Код бичнэ гэхээр одоо төвшин гэж байдаг. Нэгдүгээр төвшөнд одоо тэдгээр 5 дугаар ангийн хүүхдүүдэд ийм төвшөнд яг ямар кодчлалын талаар түлхүү заагаад дээшээ агцсан яг ямар төвшөнд очдөг вэ? За энэ их гоё асуулт байна. Манай дээр яг энэ талаар бас хүмүүс их асууж ирдэг юм. За ерөнхийн нэг кодчлыг заахын тулд эхлээд бид нар 3-аас 5 дугаар ангид нь алгоритмын хичээл ордог юм. За ерөнхийн програмчлал яаж ажилладаг вэ гэдгийг тоглоомын аргаар хүүхдүүдэд зааж өгдөг гэсэн үг. Хүүхдүүд өөрсдөө ингээд тоглоол үйд аваад яваад байна. Эсвэл өөрсдөө хийсэн тоглоомыг ингээд хийгээд жоохон хэцүү болгоод яваад байна гэж боддог ч гэсэн яг цааталтаа нэг програмчлалын суурь ойлголтыг хүүхдүүдэд өгөөд яваад байдаг. За тэгэж өгсөн ойлголтуудаа бид нар 6 дугаар ангиас нь эхлээд програмчлалын хэл дээр хөрвүүлээд ажилладаг гэсэн үг. Тэгэхээр шууд хэл үзээд явцдаггүй гэсэн үг, их сургууль шиг хөрвүүлцдэг гэсэн үг. Өмнө мэдчихсэн ямиг нь арай жоохон өөр болгоод хэдүүлээ одоо ийм байдлаар үзэн шүү гингөт хүүхдүүд арай илүү сайн ойлгодог.
Бидний зүгээс л одоо зөвхөн хүүхдийг суралц, энэ чиглэлээр суралц гэдэг ингээд шахаас илүүтэйгээр тоглоомын чиглэлээр ингэж хүүхдүүдэд сонирхолтой байдлаар таниулдаг гэдэг нь бол надад их таалагдлаа. За би өөр дөр жишээ авахад одоо манай 6 дугаар ангийн хүүхдүүд дөнгөж дунд ангид орж байгаа хүүхдүүд Python гэдэг програмчлал хэл үздэг юм. За тэр хэл маань одоо хиймэл оюун ухаан гэл бүүм хийж байгаа нэг салбар байгаа шүү дээ. За ингээд зургийг янз янзын болгодог. Эсвэл аппликейшн гэд байдаг. Тэрний хойно байдаг. Дэлхий дээр хамгийн алдартай програмчлал хэл багхгүй. Тэрийг манай хүүхдүүд 6 дугаар ангиас эхлээд бүр эхнээс нь үзэж эхэлдэг. Багштайгаа ярилцаад өөрсдөө бичээд үздэг. Би тэрийг их сургуулийн 2 дугаар курстэй нэг семестрийн дотор сурч ирсэн. Нэлээд богино хугацаанд нэлээд бас их хүчин чармаалт гаргаад суралцж ирсэн хэлийг манай хүүхдүүд 6 дугаар ангидаа үзээд тэгээд 7 дугаар ангидаа үзээд 7 дугаар ангиасаа бүр ингээ багаараа ажиллаад 8 дугаар ангиасаа тэр сурсан програмчлалын хэлээр робот удирдаад явдаг байхгүй юу. За тэгвэл одоо гурлаа юу вэ те материалаа танилцаад одоо олонхийн саналаар хоёр хүүхдийг сонгоё те саналаа энд багшийн урд тавьчихсан. Миний сонгосон хоёр бол энэ хоёр зүгээр юм болоо гэж бодож байна. Энэ хүүхдийн хувьд бол бас хүүхдээ олон сургалтанд сурсан эцэг нь нэлээд анхаарал тавьдаг боломжтой нэлээд боломжтой юм болов уу гэж харж байна. Тэгэхээр арай жахан сургалтанд хамрах боломжгүй ам бүл олуулаа ядаж тийм айлын хөвгт байвал зүгээр юм болоо дэмжүүл зүгээр юм болоо гэж миний хувьд харж байна. Тэгээд дөрөв хүүхэд нь одоо суралцдаг. Бас нэг хүүхдийн дэмжиж өгөх амлаад. За би ерөнхий 2 хүүхдийг сонгоод урдтал дээрээ тавьсан байна. Тий. За тэгвэл битэж та санал хэлж. Тантай санал хэлж байна. Санал нь. За тэгвэл хүүхдүүдээ сонгоцсон юм чинь эрхийн бичгийг орж гардуулъя тийм үү? Төгөл Эрдэнэ хангаа хоёр маань 5А одон туяа өгштэй ангид суралцдаг. Нэг анги болж байгаа юм байна тий. 3 бүлэгтэйгээс нэг ангиас нь 2 хүүхэд сонгож байгаа гэсэн үг юм шүү дээ тий. За одоо яг ялтчгүй яг л зорилт хүүхдүүд маань юм чинь тий. За тэгвэл орж ирэх юм чи гардуулъя. Намайг тань хүүхдүүдээ. За багш нь T-Education гэдэг сургуулийн багш байгаа юм. T-Education гэдэг сургууль маань зөвхөн технологи хичээл заадаг сургууль гэсэн үг. Ямар технологи ашиглаж байна? Тоглоом тоглож байна уу? За юу тоглож байна? Roblox уу? За би хүүхдүүдтэйгээ ингээ найзлахын тулд яалтчгүй нэг Roblox гэдэг тоглоом руу орсон байхгүй юу? За тэгээ надад таалагдж байгаа нэг тоглоом нь Arsenal гэдэг нэртэй тоглоом. За та нарт болохоор би Arsenal-ыг за технологи гэдэг юу вэ гэдэгтэр яриад өгье заяа. Хэдүүлээ болохоор Arsenal гэдэг тоглоомыг ер нь Roblox-ыг ингээд зүгээр ороод тоглолцож байгаа шүү дээ, тий. За манай сургууль дээр яадаг вэ гэхээр тэр тоглоомны дүрийг нь өөрсдөө хийд юм байна. Сонирм байна уу? За чамайг ингэдэг үү? За мөнгө жигүүрийг жишээ нь одоо бид нар тоглоом дотор хийдэг гэсэн үг нэ. Хийдэг гэсэн үг нь шүү дээ. За үүнээс цаашаа юу хийдэг вэ гэхээр янз янзын нэг хүчнүүд байдаг шүү дээ. За би жишээ нь одоо энийг микрофоноо ингээд сэгсрэнгүүд ингээд сэлэн болчихдаг ч юм уу тий. За тиймэрхүү чадруудыг нь бас өөрсдөө хийдэг байх нэ. За тэгээд үе янз бүрийн олон фичрүүдийг нь өөрсдөө хийдэг байх нэ. Иймэрхүү сонирхолтой хичээлийг манай T-Education сургууль дээр ордог байх нэ. За тэгэхээр сургуулийн талаар ойлголт авсан тий хүүхдүүд ээ. T-Education дижитал технологийн сургуульд танай ангиас хүүхэд сонгогдсон байна. 3 жил тэтгэлгээр буюу үн төлбөргүй сурах энэ сайхан боломжийг танай ангиас хэн авах нэ? За багш нэрийн дуудъя те. За тэгээд эхний хүүхэд маань болохоор Мөнхбатын хангай гэж байна. За хангай байна уу? За баярлалаа. За мэ. Гартаад аваарай. Баярлалаа. Сургууль гэж бод яалаа сая багш тайлбарлаа. Нэг тийм дижитал нэг технологийн юм сурна гэсэн үгтэй. Аль хичээлд илүү сайн? Та. За баяр хүргэе. За баярлалаа. За баяр хүргэе. За нөгөө хүүхэд маань болохоор Төвшин баярын Төгөл Эрдэнэ гэж. За найстаа баяр хүргэе. Өөрийгөө танилцуулъя те. Намайг Төвшин баярын Төгөл Эрдэнэ гэдэг 10 настай. За аль хичээлдээ илүү сонирхолтой? Мат. Энэ сургуулийн эрхийн бичиг авсан агч нартай өгсөн агч нартай юу гэж хэлмээр вэ? Баярлалаа гэж.
Сайн сураараа. За. За баяр хүргэе хүүхдүүдээ. Сонгогдсон хоёр хүүхэндээ дахин баяр хүргэе. За тэгээд энэ хоёр хүүхдийн амжилт одоо манай ангийн бүгдийнх нь амжилт. Тэгээ бүгдээрэнд нь би чадна гэдэг итгэлийг энэ манай энэ хоёр хүүхэд одоо олгож байгаа шүү гэдэг тий. Тэгээ бүгдээрэнд нь баярлалаа. За тэгээд амжилт хүсье. Манай сургуулийн хувьд бол одоо хоёр хүүхэд сонгогдсон. Бидний зүгээс манай сургуулийн зүгээс маш их баяртай байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 72 дугаар сургууль дээр ирсэн байна. За 72 дугаар сургууль маань хайлаасад байрладаг. За бид хэд хүүхдүүдээ сонгохоор захирал огчдоос хүсэлтэд тавьсан TEDquation дижитал технологийн сургууль ийм өчтэй сургууль байгаамаа. Ингээд хоёр хүүхдэд 3 жил үйл төлбөргөө тэтгэлгээр сурахын сайхан боломж олдож байгаамаа гэдгийг эртнээс уламжилсан. Эцэгчүүд хүүхдүүд ч гэсэндээ үзээд сургуулаа солих юм уу гэд буруу ойлгоод иж магадгүй тий. Онцолж байгаа зүйл нь болохоор манайх хүүхд маань үндсэн сургуулийн ерөөсөө солих шаардлага байдаггүй. Үндсэн сургуультай аль нэг хичээлээр гүнзгийрээд ажлын 5 хоногтой сураад явж иж болно. Харин амралтынхаа өдөр буюу хагас сүнсаны аль нэг өдөр нэрээд зөвхөн технологийн хичээлийг үздэгээр онцлог. Тэгэхээр сургуулаа солих ямар ч шаардлага байхгүй гэсэн үг. Ерөнхий нэмэлт маягаар явдаг гэсэн үг. Тэгэхээр амралтын 2 өдрөө цагаа сонгоод явчин. Тэгэхээр энэ сургууль дээр ямар ч саад бэрхшээл байхгүй гэсэн үг шүү дээ. Тий, ямар ч саад бэрхшээл байхгүй гэсэн үг. Нэлээд хүндрэлтэй байв уу яав хичнээн хүүхдээс одоо хүүхдүүд маань сонгогдсон энэ 10 хүүхдийн материал. Тэгээ анги удирдсан багш нар сонгож өгсөн 10 хүүхдээс би одоо хүүхдүүдтэйгээ уулзаад ингээд сонголтыг хийсэн байгаа. Мэдээж яг өгөхөр анги удирдсан багш энэ хүүхэд бол сурах авьяастай тий. Тэгээ дээрэс нь бол бас юу гэдгийг төлбөр мөнгөний энэ даах хэмжээнд даалгах хэмжээний одоо яг өгөхөр боломжууд өгж байгаа бол энийгээ сургамаар байна. Тэр хүүхдэд оруулмаар байна гэд анги удирдсан багш нар бол бараг л бүх хүүхдүүдэд л өгөх боломжийг бүр хүүхдүүдэд өгөх хүсэлтэй байгаа шүү дээ. Тэгээд энэ 10 хүүхдийг сонгож авчирсан. Тэгээд өчтөр бол ингээд сонголтоо хийсэн байгаа хүүхдүүдтэй болсон. Тэгээд хүүхдүүдийн хувьд бол зарим нөгөө өөрөө ингээд багшийн сурчна гэсэн хэдий ч 10 хүүхдээс бас 2 хүүхд нь бол би одоо бас нэг тийм сонирхгүй байна гэсэн зүйл ч бас гарч ирт юм байлээ. Тэгээ нөгөө хүүхдүүдэд оруулж ирээ суугаад ярихаар чинь хамгийн гол нь хэн нь яг үнэхээр сурмаар байгаа юм те. Энд ингээд 3 жил хугацаа шаардж байгаа. Тэгээд энэнд бол яг үгээр 3 жилийн хугацаанд яг зорилгодоо хүрч чадах тэр цаадалтаа очиж тэр ард нь тэр зорилгодоо тэг хүрсэн байдлаар бас байх тийм хүүхд бол хэрэгтэй гэдгийг бол хүүхдүүдтэй бас хэлсэн байгаа. Тэгээд хэлээд одоо энд нэг 2 хүүхд сонгосон байгаа. Таны хувьд одоо үзэхэд яаж байна? За, ерөнхий байдлаар гаргасан 10 анкетыг нь бол ер нь харлаа. Яг нөгөө багшийн сонгосон 2 сонголт бол яг л нүдэ олсон юм шиг санагдчихэв. Нэг бүрчлэн бүгдэнтэй нь уулзсан юм байна шүү дээ тий. Нилээн сайн сонгосон, нарийн сонгосон гэсэн үг тий. Тэгэхээр нилээн сэтгэл гаргаж бидэнтэй хамтарч ажиллаж байгаад бас талархаж байна. Тэгээ багшийн хувьд бол одоо манай хүүхдүүд одоо 3 жил сураад бол хэн болсон байх вэ гэж асуумаар байна. Ур чадрын хувьд ч гэсэн тий. За, манай хүүхдүүд бол 3 жилийн хугацаанд за нилээн юм сурнаа. За, тэрнээс дурдах юм бол эхний жил нь болохоор хэдүүлээ алгоритм тухай их сурах юм. За, үүнийгээ цааш нь гүнзгийрүүлэнгүүтээ програмчлалын хэл рүү орох юм. Химэл оюун ухааны хичээлүүдээ судална. За 3D технологийн хичээлүүдээ судална. 7 дугаар анги дээр ороод ирэхээр нөгөө нэг програмын хэлээрээ робот програмчлалаа сурах юм. Тэгэхээр 3 жилийн дараа ихэд бид нэр жихнээсээ гарт баригдахаар тийм мэдлэг чадвартай болно гэсэн үг. Ийм одоо сайхан боломжийг олгож жоод тий мөрөөдөл биелдэг юм нэвтрүүлэг танаа сургуульд үнэхээр талархаж байна. Ямар ч санал нэгтэйгээр 2 хүүхдээ сонглоо тий. Бас ингээд сонгосон сонголтын маань бас хүлээж өгсөнд бас баярлалаа. Тэр тэгвэл ангидаа орё тий. За. За мөрөөдлийн нэвтрүүлгийн
Манай ах эгч нар нь T-Education дижитал технологийн сургуулийн хамт олонтой хамтраад нэг хүүхдийг сонгоод 3 жил үн төлбөргүй энэ сургуульд нь сургахын сайхан боломжийн баяртай мэдээг нэг хүүхдэд олгохоор ирсэн байгаа. Тэгэхээр та нар T-Education дижитал технологийн сургууль гэж сонсч байсан уу? За, зарим нь сонссон, зарим нь сонсоогүй байна те. Та нар утас хэрэглэж байна уу? За, юунд ашиглаж байна? Эдүүтэнд ашиглаж байна уу? За, өөр тоглоомд ашиглаж байгаа шүү дээ, тий. За, YouTube, Roblox, TikTok гэж ашиглаж байгаа шүү дээ. Тэр зүйлийн хойно хин тэр програмыг хөгжүүлээд байж байгаа гэж бодож байна. Зөв, developer гэж шүү дээ, тий. Өөр тэр програмуудыг хийдэг хүмүүсийг нь бэлтгэдэг, тэр тухай заадаг сургуулаа гэсэн үг. Өөр юм ерөөсөө заадаггүй. Яг технологиг заадаг. За, та нарт яг орчин үед хэрэгтэй ямар мэдлэг байна, тэрийг нь заадаг сургуулаа гэсэн үг. Ойлгосноо? За, сайн байна. За, миний алганд нэг юм байгаа заяа. За, юу байгаа гэж бодож байна? Код уу? Биш ээ. Үгүй ээ. За, энэ ч таачлаа. Чип гэд таачлаа шүү дээ. За, нэг юм жижиг юм байна тийм үү? Алган багтгаар жижиг юм байгаа сте. Гэхдээ би энийг кодоор програмчлаад өөрийнхөө хүсснээр ингээ удирдах чадна гинэ. Сонирм байгааз. Чулуу. За энэ дөрвөлжин болохоор цаас шүү заяа. Харж байна уу? За. Дараагийн дүрс нь болохоор энэ болохоор хайч шүү заяа. Харж байна уу? За. Энэ болохоор юу вэ? Чулуу. За ойлоо ганцхан тоглолч. Галзуу ганцхан тоглоё. За. Хайч чулуу. Дав. Сноо. За да. Ярьч. Энэ юу вэ? Чулуу. За нэг. Юу гарсан? За тэр нэг уцлаа тийм үү? За одоо яг шийдвэрлэх заяа. За хайч чулуу. Дав. Хайч. Яачлаа шүү дээ. За иймэрхүү байдлаар хүссэн юма та нар програмчилж болдог байх нэ. Сургууль дээрээ юу заадаг вэ гэдгийг амархан жишээгээр үзүүллээ. Гоё байгаадтай тий. За, одоо тэгэхээр тэр аттай хүүхэд сонгогдсон хүүхэд юм лээ. Манай T-Education сургуультай нийтдээ 3 жилийн хугацаанд сурах тэтгэлэг авч байгаа сурагч маань болохоор 5-ын дэ ангийн сурагч энх төрийн энх ирээдүй юм байна. За Баяр хүргэе. За найстай баяр хүргээрэй хүүхдүүдээ. Ямар сургууль сурахаа мэдсэн сая тий? Сонссон тий? Сонссон. За, ах ич нартай бас талархснаа илэрхийлье тий. Баярлалаа. Бид намайг сонгосон маш их баярлалаа. Том болоод ямар мэргэжилтэй болъё гэж боддгийг. Юу гэж мөрөөдгөө? Инженер юм уу цагта? Инженер юм уу? Цагта. За яагаад инженер, яагаад цагдаа юм? Тэг гоё юм уу? Тэг гоё нэг аним сонирхол мөнөрхөлтэй тий. За тэгвэл энэ ах шиг мундаг инженер болоорой за. За. Багш ч юм уу тий? За дахин баяр хүргэе. Баярлалаа. За манай ангийн хэрэг бол идэвхтэй. Тэгээс хэрэглэн тэгээ юмыг ер нь их сонирхож хийх дуртай. Тэгээд манай ангийн хүүхд сонгосонд багш нь маш их баяртай. Тэгээ улам хичээгээрээ миний сурагчл гэж хэлээ да. За эцэгтэй нь бол нэлээд тооч уулзсан баг те. Эцэгх нь бол зөвшөөрөөд дээр нас хүргэн гэдэг хариуцлага бол өөрт нь хэлсэн баг те. Тий. Эцэгхийн зөвшөөрсөн бүр баяртай байлээ. Би өөрөө нэг сониоч ингээд юм сурах дуртай болохоор эцэгхийн хүртэл энд юм юмд явуулах их дуртай. Тэгээд сургуульд мөрвөлтөнд их явуулдаг. Сонгоод нэг хүүхдэд 3 жил тэтгэлгээр сурахын сайхан гайхалтай боломжийг олгохоор ирсэн байна. Хиймэл оюун ухааны хичээл ордог юм байна. Тархин гэсэн үг шүү дээ яг жихнээсээ. Робот тэгэхээр амар ухаан шатдаг шүү дээ. Робот тэгэхээр ухаан одоо тэнэг хүмүүс ийгвэл муу робот хийчихээ тань ухаалаг хүүхдүүд тань сайн робот хийдэг юм шүү дээ. Та нар шалгалтын дээр дүнгээ сайн авахын тулд яах ёстой юм?
хичээлээ сайн хийх хэрэгтэй шүү дээ, тий. За яг тэрнтэй адилхан ямарваа нэгэн зүйл хийх гэж байгаа бол сайн бэлтгэх юм бол тэр сайн үр дагаварт хүрэх байхгүй юу? Ойлгосноо? Отгон сүрэнгийн оргилмаа. Байна уу? За маш. Чи ойрхон суугаад байсан юм шүү дээ. Нартай хандаж үжилмээр. Сайн байцгаана уу, намайг Отгон сүрэнгийн оргилмаа гэдэг. Би Ингэж чи тий ах ич нартай гоё сургуулийн ирэх өгсөнд баярлаа гэлж. За багш нар болон ах ич нартай надад сургуулийн ирэх өгсөнд баярлалаа. Монголд ямар мэрэгчлээ хүн болох вэ? IT инженерч болох мөрөгдөлтэй. За. Баяр хүргэе. За баяр хүргэе. Энэ сургуулийг сонирхож байгаа хүмүүстээ бас хамт сураарай за. За мөрөглөлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид T-Education дижитал технологийн сургуультай хамтраад 12 хүүхдэд 3 жил тэтгэлгээр сурахын сайхан боломжийг олгосон. За тэгэхээр өнөөдөр 4 хүүхэд маань сургуультайгаа танилцахаар байна. Метромолын урд байрладаг Gymcastle-ийн салбар дээр одоо ирж байгаа. Тэгээд захирал багштайгаа танилцсан, сургуультайгаа танилцсан. Дээр нас одоо юу сурах уу, ямар код ч үү, ямар анимашн хийх үү, өөрийнхөө гараар одоо яв бүтээж болох уу, компьютертэй яаж харьцах уу гэдэг ингээ олон сайхан сонирхолтой хичээлүүдийг үзнэ. Ингээд бүгдээрээ сургуультайгаа орж танилцъя. T-Education дижитал технологийн сургуулийн Метромолын урд байдаг Gymcastle-ийн салбар дээр ирсэн байна. За одоо сонгогдсон 4 хүүхэд маань сургуультайгаа танилцах, захирал багштайгаа танилцах гээд ирсэн байна. Тэгэхээр бас захирал багшигаа сургуулийн нэртэй холбоотой өөрөө бас Австралид сурсан түүхээсээ бас хүүхдүүдтэй сонирхолж ярив те. За сайн байцгаана уу. Намайг Бэлгүнэ гэдгээр. За тэгээд энэ T-Education сургуулийн үүсгэн байгуулагч. За одоо бол яг энэ үүсгэн байгуулагтад нийтдээ бол одоо 6 дахь жилдээ явж байгаа. За би Австрал руу яваад 15 онд би Австрал руу явж исэн эндээс. Тэгээд Австралийн Queensland-ийн их сургууль гээд дэлхийн топ 100 их сургуулийн нэгт би цахилгааны болон компьютерийн инженер чиглэлээр суралцж исэн. Багш нь уг нь энд онц сурдаг оюутан байжгаад 3 дугаар курсээсээ явсан. Гэхдээ сүүлийн 1 семестрт нь сураагүй 2 хагасаа сурчаад явсан байгаа хгүй. Энд 2.5 жил инженерээр сурчаад тэнд очиод 1-р курстээ очсон чинь би онц сурсан гэж бодож байна уу? Би ингээ Монголд амар онц сурдаг хүүхэд шүү дээ. Онц сурсан баха? Үгүй. Яа. Инээгээд байна. За, онц сурсан гэж бодож байна уу? Дунд зэргийн багш нь бүр амар босордгийг. Ингээ над дээр энэ програмчлал гэдэг хичээл Монголд 2.5 жилд нь орж байгаагүй. Тэгээд Австралид очиод ингээд инженер болно гэдгсэн чинь манай бүх төрлийн инженерүүд заяа. Одоо биомеханикийн инженер, эсвэл химийн инженер, барилгын инженер гэдэг одоо бүх төрлийн инженерүүд заавалчгүй програмчлалын суурьтай байх ёстой гэд. Тэгээ наа цахилгааны инженер болох гэсэн ч гэсэн хамаагүй ингээд үзгээд. Тэгээ нөгөөтгийг нь үзээд бүр ойлгохгүй. Тэгээ ингээд яа энийг яаж хийдэм бэ? Гэрийн даалгавар их бүтэн 1 хоног тэр ангиасаа гарахгүй зөө хичээл хийсэн ангиасаа гарахгүй өөр ангийн хүмүүс орж ирэл суухт нэг компьютер дээр нь суусаад тэгсэн чинь надтай хамт нөгөө хичээл үзсэн хүмүүс хичээл дуусахад нөгөөтг айл хизээний хамт хийцэн өө юу ч болоогүй юм шиг зааш та амархан байлаа тэгэл гараа. Тийм байгаад багш нь ямар амар мундаг хүүхдүүд байд юм бэ шүү дээ. Дэлхийн шилдэг сургуулийн одоо оюутнууд чинь бүр өстө шилдэг хүүхдүүд байд юм байна гэж бодвол нөгөөдөл чинь бишрээл толгой молго ямар мундаг ингээл. Тэгээд тэгсэн чинь 2 дугаар курстээ би бас тэд нарыг ингээд айтайхан гүйцээд манай нэг австрал найз нааг одоо нэг баг болж юм хийж ирсэн аа. Чи юу нэг айгүй айтайхан юм хийдэг ойлгох юм шүү дээ. Чи энд ингээд манад багшилдаг юм юу байгаа, ажил байгаа. Тэрнийг хийх үгээд. Тэгээд тэрнийг заа тгий хийгээд тэгээд багшилсан чинь юу вэ? Бүр тэр хүүхдүүд нэх лагтаач биш. Би ч одоо 3, 4, 5 дугаар ангийн хүүхдүүдэд хичээл ордог байсан. Тэгэн гутал миний тэр нөгөө нэг ойлгохгүй ингээд гашлаад ирсэн юмыг тэнд хүүхдүүдэд зааж өгдөг байсан байгаа байхгүй. Тэнд жоох хүүхдүүд болохлээрээ компьютер тоглоом хийж байгаа.
тэнгэр дээрээс ингээл юу жим суунгууд юм сагсан тосч авч оноо моноо авдаг. 1 минутанд хамгийн оноолаа авсан хождог ч гэдэм үү те. Тиймэрхүү юм тоглоом хийгээ сураад байгаа байхгүй. Тэгээд би болохоор яагаад энэ сургуулийг үүсгэн байгуулсан бэ гэхээр би болоог нь Монголд ингээд онц сураал яваад байсан байхгүй. Яг тэгж чагаад тэнд очсон чинь муу сурц яагаад гэвэл манай энэ Монголд систем нь байхгүй. Та нарт угаасаа зааж өгдөг байсан. Тэгээд хохирогч нь хинбэ гэхээр би тэнд очингуудаа муу сураад хохирчж байгаа байхгүй. Монголд яг ийм төрлөөр нь хүүхдүүдэд хичээл орох хэрэгтэй юм байна. Бүр орохдоо амар олон хүүхдэд ингээд нийт хүүхдүүдэд бүгд нь орох хэрэгтэй байна. Чадах чинээгээр л олон хүүхдэд хүрэх хэрэгтэй байна гэд. Тэгээд багш нь 19 онд Монголд ирээд энэ сургуулийг нээж ирсэн. Та яагаад ийм дигтэхээний тийм лого төлсөн? Түрүү асуусан те. Энэ дигтэхээ юу? Би хамгийн анх сургууль дээрээ ингээд програмчлал мэдэхгүй юм асуудалтай байгаа хүүхдүүд байх юм бол энэ өрөөнд очиод юугаа асуугаарай гэсэн бохоггүй. Асуудал асуугаарай гэд. Тэнд нь очихлээрээ ингээд одоо их сургууль төгссөн хүн чинь ингээд бакалавр гэдэг зэрэгтэй болно. 4 жил яваад. Тэгмээдээ тэрний дараа нь тэр дахиад сурах юм бол ингээд магистр болно. Тэрний дараа ингээд доктор болдог байхгүй юу? PhD гэдэг техникийн ухааны доктор гэдэг. Тэгээд тэнд надаа ингээд надаас бүр дээвэр түвшний юм дандаа докторийн оюутнууд бүгдээрээ яг энэ компьютерийн ухааны чиглэлийн юм кодчдаг докторийн оюутнууд сууж идэг. Тэгээд ингээд очиж гацхлаараа ингээд асуудаг байхгүй юу? Тэгэл тэр өрөөнд анх удаага ингээд яваал орсон чинь битүү юм юу усанд орохдоо тавьдаг эрзэн нь нугаснууд ингээ өрөөгөр нэг. Тэгээ ингээ бүр гайхаад энэ ч юу вэ гэд. Тэгээ ингээ тааз руу харсан чинь таазны нөгөө нэг дүүжин таазны нэгийг ингээ өргөөд ингээ нөх булга хав харанхуудын Бэтмений хувцастай нугас мугас тавьсан. Та нар чи энүүгээр одоо яад юм бэ гэд. Тэгээд тэгсэн чинь rubber duck debugging гэд хайгаад үзээрэй гэд. Тэгээд тэгсэн чинь тэр амар сонирхолтой. Хүн ингээ дотроо чимээгүй суугаал бодоодох юм бол өөрийнхөө алдааг олдохгүй юм байна. Энэ чиний туслах гэж байхгүй. Энэ чамайг кодныхаа алдааг засахад туслана. Ингээ кодоо ингээ юуруу компьютер руу харуулж тавьж байгаад тэгэнгუутаа кодоо энэд тайлбарлаж өгнө. За одоо энэ мөрөн дээр ийм хийгээд ингэж хийгээд эцэст нь ийм болох хэрэгтэй байхгүй юу гэд ойлгож гинүү гэд ингээ энэ дээр тайлбарлаж өгдөг байхгүй. Тэгэж тайлбарлаж явах явцдаа чи ингэсэн байж тээ гэд олно. Тэгээд rubber duck яагаад амар сайн гэж амар санамсаргүй мангар алдаа гаргацсан байж тээ. Тэгэх юм бол rubber duck чамаа хизээч шүмжлэхгүй. Багш чинь байсан бол чи гэнэ дөнгөж цаг заагаа үстэй ихгүй байхгүй тий. Багш чинь бол нэг шүү дээ. Rubber duck бол хизээч ихгүй байхгүй. Тэгээд энэ амар тийм хөгжилтэй санагдаад дээрэс нь бас хүүхдэд зориулсан учраас эн чинь нөгөө нэг хүүхдийн байгууллага гэдэг учраас ингээд бас сонирхолтой байх юм болов гэд ер нь бол одоо манай бэлэг тэмдэг амтан байхгүй. Тий. Энэ сургалтанд одоо явсан хүүхэд яваагүй хүүхдийн ялгаа ер нь хэрэг гардаг вэ? Хамгийн түрүүнд одоо хүүхдэд юу өөрчлөгдөх вэ гэхээр одоо хүүхдийн одоо сэтгэлгээ гэж байгаа шүү дээ. Инженер сэтгэлгээ гэж байгаа. Тэр инженер сэтгэлгээ ерөнхийдөө бол өөрчлөгдөж харагдаж эхэлдэг. Яг нэг асуудлыг хараад инженер чаднараар боддог байхгүй. За энэ нь яг юу хэрэгтэй бол энийг яавал одоо хүний оролцоогүйгээр технологи ашиглаад хийчих болох бол гэдэг юм бодож эхэлдэг. Дүүгээ сургажсэн. Тэр тэгсэн чинь газар зүйн хичээлийн шалгалтанд одоо юу ирсэн баг. Улсыг нь нийслэлтэй нэрлэдэг. Улсын нөхөн бол нийслэлтийг нь нэрлэдэг юм. Тэгсэн чинь ангиараа амар онц авцсан заяа. Яасан бэ гэхээр найз тоглоом хийсэн байгаа байхгүй. Эхлээд нөгөө нэг улсынх нь нэр нь гараад ирэнгуут ингээд 4 сонголттой тэндээс ингээд за тэгвэл энэ ингээл тэгэнгуут ингээд хүүхд тоглол оноо бол нэг өөрчлөлтөө тэгэнгуут дараа нь ингээд улсынх нь нэр нь гараад ирвэл тэр юу нь ингээд байдаггүй 4 сонголтгүй ингээд үсэг нөхдөг ч юм уу те зарим үсэг нь байхгүй тэгэнгуут нь тэрний зарим дараагийнх нь луут ингээд улсынх нь нэр нь ингээд гараад ирэнгуут бүр юу ч байхгүй тэрнийг ингээд бичгээс өөр арга байхгүй тийм тоглоом хийгээ ангиараа тоглолцоод нөгөөдгөө тойрч тоглосоор хагаад нөгөөдг нь одоо юу гэдэг Орос Москва тэ Франц Парис гэж ингэж цээжлэхгүй тэгэхээр ч амар өөдөртэй шүү дээ тэгээд цээжлэх юм бол өөдөртэй тэ гэхдээ ингээд тоглоо зөв хариулт аваад ангийнхнаас нэгт орж марах юм бол одоо гоё шүү дээ тоглоал хийгээл тэ тэгэж хийсээр хагаад онц авсан байгаа байхгүй тэгэхээр одоо хүүхдүүдийн асуудлыг харах өнцөг нь өөрчлөгдөж эхэлнэ. Тэний чинь цаана бас тийм хүүхдүүд анзаараад нүдний хүүгээд байна. Манай сургалтанд хэрэглэгддэг microbit гэдэг чиптэй Tiny Bit гэдэг робот байгаа. Тэгээд энэ болохоор Robocon тэмцээний ихэнх одоо юг хийж чадна.
одоо роботыг зураас дагдаг, магдаг, тэгээ удирдлагатай дуу муугаар удирддаг янз бүр байж болно. Одоо тэгээд энэ дээр хоёр роботын маань ультрасоник сенсор гэж юм байдаг. За энэ нь болохоор нэг нь микрофон заяа. Нөгөөх нь спикер. Тэгээд цуурайтдээ шүү дээ. Харахад юу юм хүндий газар та нар юм ярихаар ингэ цуураа буцаж ирж байгааг сонсож байсан уу? Сонсож байсан. Яг тэр үгээр. Энэ бидний чихэнд сонсогдохгүй тийм дуу гаргана. Нэг юмд ойгоод буцаад түрээд дөрөнгөт микрофон аваад тэгээд бид нар дуу угаасаа агаар дээр ямар хурдтай явдгийг бид нар мэддэг учраас зарцуулсан хугацааг нь тоолоод явуулчихна. Хоёр юм хийж болно. Энэ хоёр робот хоёул. Нэг нь болохоор ингээд урд нь хаана гараад ирэх юм бол тэрнийг ингээ мөрөх гээд ингээ яваад иддэг. А нөгөөт нь урд нь хаана гараад ирэх юм бол мөрөхгүй цухтагаа яваад иддэг. Яг л адилхан зүйлийг ашиглаж байгаа. Гэхдээ эсрэг талаар нь ашиглаж байгаа байхгүй. За одоо энийг яаж ажиллах нь харцгаая. Энийг ингээ хасаач чана. За тэгэнгუთ энэ ингээ хөдлөхгүй байгааз. Ингээ одоо урд нь чи ингээ гараа ингээ аваачаад тавьтаа. Тэгэхээр гарыг чи мөрөх гээд Мөрөх гээд байна шүү дээ. Тийм үү? За одоо энийг энд ингээд тавьчих юм бол энэ галзуурч өгөн заяа. Урд нь юм байхгүй л яваад байна заяа. А тэгвэл тэрэн шиг юм нарийнхан зүйлсээр болохоор ойдггүй учраас тэрнийг бол мөрөгчж магадгүй. За энийг одоо зөмөрөө тавиад харъя заяа. Оо энэ яг дэлгээс урд нь хүлээд тавьчих. За одоо тэрэн дээр ингээд мөрөгцсөн ба. Яагаад тэр ингээд мөрөгч үү? Микрофон юу хоёр нь ийм хоёр хажуу талтай байгаа байхгүй юу? Урд нь юм байж иж ойж ирэх гээд байна шүү дээ. Бөмбөг ингээд шидэх юм бол чи энэ хан руу шийдвэл ингээд ойчин те. Тэгэнгუთ би бөмбөгийг эндээс нь ингээд шидэх юм бол ингээд цаашаа яваад өгнө. Хизээч надад бөмбөг ирэхгүй те. Тэгэхээр хан амар хол байна гэж бодоол байгаад байгаа байхгүй юу? Ийм өнцгөр ороод ирэхлээр. Тэгэхээр нөгөө нэг яг урдаас нь ч юм уу ойж ирэх биш яг хажуултаад ингээд очичих юм бол мөрөгцөн тэгээд урагшаа явах гал гараад байгаа гэсэн. Энэ мэтчлэн бүх одоо технологичсон өөрийн гэсэн бас сул тал байгаа. Яг ингэжүүл одоо мэдэрдэггүй өнтер гэ тэ. Тэгэхээр эднэрийг та нарт заадаг гэсэн үг. Сонирхолтой нь уу? Сонирхолтой. Ажиллахдаа цалин нэмүүлэх шаардлагууд. Тэгээд тэр шаардлагуудын нэгэнд нь болохоор 3 ийм програмчлалын эсвэл өөрийнх нь электроникийн ч юм уу мэрэгжлийн чиглэлийн 3 одоо гадаадын курст хамрагдсан байх гэдэг тийм шаардлага байдаг. Python-ыг бүтэн мэддэг болох гэдэг. Энэ болохоор Python програмчлалын хэлний. Энэ болохоор Coursera-гийн GitHub гэхээр энэ бол програм бичдэг хүмүүсийн одоо хамгийн түгээмэл хэрэгэлдэг голдоо нөгөө нэг програмуудаа уулзуулдаг, зөрүү гарах юм бол шийдвэрлэдэг. Тэгэнгუთ ингээд өмнө нь ямар байсан гэд нөгөө ажиллаж исэн код мод хамгаалдаг тийм одоо хамтарч ажилладаг ийм платформ. Энийг бол бүх газар хэрэгэлдэг. Одоо манай улсад ажиллаж байгаа, гадаадд ажиллаж байгаа бүх технологийн компаниуд энийг хэрэгэлдэг. Тэгэхээр энийг мэдэхгүй төгснө гэдэг нь одоо өөрөө ажилд ороход амар хүндрэлтэй байна гэсэн үг. Тэгэхээр төлбөрийг нь болохоор одоо компаниас 50%-ийг нь гаргадаг, өөрсдөө 50%-ийг нь гаргадаг. Энэ жилээс гадаад руу нэг семестрээр оюутнуудаа ерөнхийдөө олно гэдэг явуулах. Тэгэж нөгөө нэг жинхнээсээ орчинд нь очиж нөгөө нэг ялгааг нь мэдрүүлэх тийм нөгөө нэг тэтгэлэг бас одоо юундаа сургууль дотроо зарлцсан байгаа. Одоо эдгээр ингээд дөрөв биш уу нэг хан ингээд дүүрэн байгаа юм. Тийм нүүж ирээд бид хэд нөгөө нэг дөрөвхнийг гаргаад тавьчих. Түүнээс бол ингээд бараг 100 сертификат байгаа. Дагуулад ирлээ сургуультайгаа танилцуулах гэдэг. За өнөөдөр болохоор манай анги дээр 6 дугаар ангийн хүүхдүүд байгаа юм. Бид хэд онлогоо хичээлийг орчоод хичээл дээр үзсэн зүйлсээ тоглоом маягаар хүүхдүүдээсээ шалгаж байгаа гэсэн үг. Гол дүр нь гүүгээ явж байна тий. Нэг юм мессежүүд байгаа юм. Тэр мессежүүдийг өөрөө заавал ингэ цуглуулаад цаашаа гүөх хэрэгтэй. Цуглуулахгүй байх юм бол энэ хүүхдийн хойноос нь хакер хөөж байгаа юм. Хакер нь тэгээд мэдээллийг аваад эзэмшээд явждаг гэсэн үг. Тэгээ онлайн хичээл бол заавал уйдгартай байх албагүй. Сонирхолтой байдлаар орох боломжтой байдаг. Одоо энэ тийш очиж ядна. Өөрөө юм хийсэн гэсэн үг шүү дээ. Жишээ нь дүрм нь одоо ямар дүрмтэй байгаа вэ? Шинэ үерүү ороо.
Тэгэхээр бүр өөрийнхөө хүснээр ингэж хийж сурна гэсэн үг болох нь шүү дээ. Одоо жишээ нь дараагийнхаа үеийг өөрөө хийцэн ба шүү дээ, тийм. Иймэрхүү байдлаар сураад явдаг байгаа. Яасан бэ? Юу болсон бэ? Одоо ингээд хөнгөт ингээд буцаад ингээд нөгөө төрсөн газараа буцаад төрнө. Тэгээд дахиад эхнээс нь эхэлнэ. Одоо энэ улаан цэгүүд дундуур сүлжих ёстой юм уу? Сүлжих ёстой. Тийм ээ. Заавал төхөд нь шүү дээ. Яхуу тий. Тэндэр хэдүүлээ нэг тоглоом тоглодог байсан шүү дээ. Snake гэх тоглоом. Одоо Nokia гэж та нар мэддэг бол байдаг байсан тоглоом. За тэрийг манай хүүхдүүд ямархуу байдлаар хийсэн бэ гэдгийг харж болж байна. Энэ уртлах юу нь уртулдаг илүү урт. За ийм тоглоом өөрсдөө хийсэн биш үү? Хүссэн тоглоомоо өөрсдөө хийгээд тэргүүрээ тоглох нь шүү дээ, тийм үү? Тэр үед нь болохоор багшаасаа асуугаад одоо улам гоё дүрмтэй болгодог ч юм уу тий. Тэгээд явдаг гэсэн үг. Яасан бэ? Яасан бэ? Тэглээ танаа мөргөд Ханаа үлдсэн үү? Яг өөрсдөө нөгөө кодоо бичихгүй гэсэн үг. Тийм. Блокуудыг, бэлэн блокуудыг өрөөд тэр нь яг ямар дараалалаар өрсөн тэрүүгээр нь ажилтдаг гэсэн үг. Эдгээрээ бид нэр дунд ангид орохороо бэлэн блок өрдөг байсныгаа өөрсдөө кодоо бичдэг болж хувирдаг гэсэн үг. Дараагийн анги. За энэ босно уу? За энэ бол зүг таа. Одоо тэгвэл нь штэ нөгөө хоёр амтны чи амин гэдэг юм байна. Ойлгосон. Тэгээ буцаа жижигрүүлэхтэй ийм жижигрүүлчих нь штэ. За одоо та нар штэ галтан дээр очиж. Галтан дээр очироо. Одоо би нэг юу лөөс гэдэгтэй бичээг байна. Тэгэхээр бид нар болохоор одоогоор ингээд ид шидэн луута тулж байгаамаа. Тэгээ одоогоор бид нэр яг одоо болохоор ид шидэнгээ хөдлөгдөг болгоцсон, лууга хөдлөгдөг болгоцсон байгаа. Одоо бид нэр ингэж жагаад гал бөмбөг буюу энэ аян хоёрыг нь бие биен рүү хөн явуулдаг болгоод тэгээд хүрх юм бол бие биенийхээ амийг нь хасаад тиймэрдүү ялдаг тоглоом болгож байгаамаа. Одоо энэ тоглоомыг одоо бүтээж ийн гэсэн үг. Хийж байгаа гэсэн үг. Тий. Энийг болохоор 3D принтер гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгээд энэ зүйлээр энэ та нарын биетүүдийг бүгднийг хийвэлсэн тийм. Тэгээд энийг болохоор та нар өөрсдөө дизайныг нь гаргаад юу дуртай юмаа хийх боломжтой. Энэ материал нь одоо хатуу материалтай байгаа зэн. Ингээ хатуу бас юм зөөлөн бас байдаг. Тэр зөөлөнгөөр нь ингээ гутал хийгээд өмссөн ч болно. Сакс тоглохтой өмссөн ч болно. Ирцэн нэг байна. Тэгээд энэний одоо томруулсан хувилбараар нь гэх юм бол юу байгаа? Байшин хийж болно. Хүний эд эрхтэнд бас орлуулах тийм одоо юун дээр эмчилгээний төвшөнд хүртэл имлэглэлээр хүртэл ашигладаг. Одоо чи бас ингэж шилний чинь гар уураад унчих юм бол за миний гар ийм хэмжээтэй гингуудаа тэрнийг ингээд засварлах биег нь хүртэл хийчих болно гэсэн. Тэгээ бас ийм шилээ хүртэл ингээд ер нь бол бүтэн 3D хевлээд зүүсэн ч болно. Юу ч хийж болно нүг тийм. Нөгөөд чи ингээд хийж тараа. Урдын маань яг ингээд нэг бүшлэн жижиг зураас авдаг байх нь. Одоо яг тэнд нэг хошуу хөдлөд байгааг харж байна уу? Энэ хошуунд ингээд хөвлж байгаа гэсэн үг. Өөрөөсөө энд байгаа материалуудыг маш нарийнхан болгож байгаа. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ шүү заяа бүрний авсраа. Амар бэлгтэй болсон. Тэгээд нэг иймэрхүү юм байна доо. Ямар азтай юм бэ? Ямар сони юм бэ? Ийм бас болчтгоо гэл тэгээл хүрээдэрсэн. Манай хүүхдийг сонгож авсанд баярлалаа л хэлье да. Ажил болохоор ял тастуулах гэж зөөгөл өвөндөө тэгээд дэмжээл. Тэгээ хүүхдүүд их сонирхолтой. Их гоё санагдаж байна гэдэг их баяртай. Тэнд нь их тогтлоод одоо үр дүнгийн л харъя да гэж чинь да. Какаши чи яадаг лээ. Толгойн зүгээр ингэчээ. Хүсэл мөрөөдөл биелэх юуруутэй. Сайхан бүхнийг далан санаа сэтгэлэн өдрөг байлгаарай. Халуун зүрхээ мөрөөдлөөр дүүргээд хамтаа бүхнийг бүтээн гэж итгээрэй. Хүмүүс минь мөрөөд хүслэг гинээр төсөөл хүрх алсын харгүй мөрөөдөл бүхэн бэлдээ. Хүний хорвоо дэдөөжм дэлгээр. За
За үзэгчтэй мөрөөдлийн нэвтрүүлгийн уран бүтээлчид T-Education дижитал технологийн сургалтайгаа хамтарч ажиллаж байгаа. За энэ сургуулийнхаа хамт олон маань 12 хүүхдэд тэтгэлээ өгж байгаа. За өнөөдөр бол 4 хүүхд тэтгэлгээ гардаж авсан. Тэгээд сургуултайгаа танилцсан бахаа гэж бодож байна. Тэгээд үзэгч та бүхэн ч гэсэндээ энэ сургуулийг сонирхож байгаа бол бас 5 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Яг л усаагаар шиг хэрэгтэй дижитал технологиг Монголдо нэвтрүүлж байгаа ийм сургууль байгаа юм байна. За ингээд эх 7 хоногт мэдээж дахиад 4 хүүхдэд тэтгэлээ өгснөөр нэвтрүүлэг маань эхэлнэ. Ингээд энэ удаагийнхаа дугаарыг төр өндөрлөе. Баяртай.